За сайн мэцэнэ та бүхэндээ өдөх өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би нэг юм туршиж нэг бичлэг хийж үзэх чинь. Өнөөдрийн бичлэг ойлон өмнөх бичлэгүүдээс жоохон өөр байна. За нэг юм дадлага ажил маягийн гэсэн үг. Тэгээд өөрөөрөө жишээ аваад та бүхэн бас надтай хамт өөр дөрөө бодоод хамт яваарэ. За яах чинь вэ гэхээр өштэй би одоо би хинбэ гэдэг асуултанд хариулах чинь заяа. Гэхдээ хариулахдаа өнгөрсөн одоо ирээдүй гэж хариулна. За нийгэмд харагдах байдал дээр ер нь ойл ингээ хүн өөрийгөө танилцуулаач гэхээр нэг хэлдэг үгнүүд өгдөө ш. За тэрүүгээр хэлэх юм бол за би гэрлээ. Өнгөрсөнд бол би ерөнхий боловсролын сургуульд сайн сурагч, мөс эдийн засгийн төгсөгч. За яг доктортой хийжсэн ажил гэх юм бол үл хөдлөх хөрөнгө зуучлалын агент. За одоо би хинбэ гэхээр бичлэг хийдэг хүн. Тэгээд ном судар бас буулгадаг. Онгод буулгадаг улаач. За тэгээ ээж гэдэг юм уу. За ирээдүйд би хэн байхыг хүсэж байгаа вэ гэхээр яг тодорхой одоо би тэдэн ном гаргаад тэгж ингэж хүн амтан босгоо тэгж гал мал үүсгээд энтер гэсэн юм хэлэх гэхээр юм хий хоосон мөрөөдсөн болох гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр багцлаад ямар нэгэн зүйлийг үндэслэгч болохыг хүсэж гин гэж хэлээ заяа. Үдэл санаа эсвэл ямар нэгэн ойлголт агуулга онолыг үндэслэгч үүсгэгч. За тэгээд хэлчих яах вэ те? Бас хүн чинь бас том мөрөөдөлтэй байх хэрэгтэй шүү дээ. За ингэж ярьж болж гинэ. За эсвэл ингэж ярьж болж гин заяа. Өнгөрсөнд хэн байсан бэ гэх юм бол би гэрлээ. Өнгөрсөнд би хохирогч байсан, яллагч байсан, ялархагч байсан. За одоо бол би өөрийнхөө хохирогч, өөрийгөө хохирогч. Ирээдүйд би ямар байхыг хүсэж байгаа вэ гэвэл жоохон бодох. Яг бодвоо онгод зааж өгөө мэдгүй байна. За тэгээ ирээдүйд ямар ч байсан үүлийн чихчтэй, үүлийн чихтэй, үйлтэй уялдсан, үйл рүү чиглэсэн тийм хүн болмоор байна. За энэ дээр бяцхан тайлбар хийхэд одоо өнгөрсөнд яллагч, ялархагч, хохирогч гэдэг чинь ер нь бол ингээд гаднаас, бусдаас асуудлын учир шалтгаан хариултуудыг хайдаг байсан. Одоо бол илүү тэгээ өөрийнхөө хохирогч гэхээр илүү өөрлөгөө чиглээд өөр дөрөө төвлөрсөн байгаа бол ирээдүйд бусд руу бас өөрлөгөө гэж ийм хоёр туйлтай байхаасаа илүүтэй одоо хинээс болсон нэг одоо хамаалгаа. Гэхдээ тэрийг тооцох ёстой л доо. Тэгтээ үүлэнд хэрэгтэй юу? Үйл рүү чиглэж байна уу? Тэ надаас болсон юм байж тэгвэл одоо яах вэ гэдэг ийм ялгааг ирээдүйд гаргамаар байна. Эхнийх бол ийм нийгэмд харагдах үзэгдэх төрх байсан бол хоёр дахь нь хандлага харах өнцөг байла. За гурав дахь нь болохоор сэтгэлгээний хувьд. За өнгөрсөнд бол миний сэтгэлгээ штэ. Ерөнхийдөө задгаа байсан. Нилийн задгаа чөлөөтэй сэтгэлгээ, ургуулan боддог, төсөөлөн бодох чадвартай, цэгцгүй, тэгээ юунд хэрэгтэй нь мэддэггүй нэг тийм юм байсан. За одоо ямар болсон бэ гэхээр задгаа сэтгэлгээ бол хэвээрээ байгаа, чөлөөтэй сэтгэлгээ бас хэвээрээ байгаа. Тэгтээ энэ очих газартай одоо зүглэх чигтэй болсон гэх юм уу? Одоо нэг газар очижоод тэндээсээ буцаж ирдэг ийм болсон байгаа. Ирээдүйд би энийг ямар болгомоор байна вэ гэвэл штэ энэ бол бас миний үг гэхэд хэцүү. Энэ бол яг онгод хэлж өгсөн ингээд тэр одоо байгаагаасаа очижоод буцаж ирээд байгаа тэр хоорондох зам дээрээ ийм торлог үүсэх гэсэн байна. Тэгээд тэрийг одоо би өөрийнхөө үгээр тайлбарлах юм бол тийшээ очоод
нэг юм задгай сэтгэлгээгээ ашиглаж очоод нэг юм байрж аваад тэр чинь буцааж авчрахтаа болохоор өнөөгийн цагтаа наалдуулж одоогийн амьдралтайгаа нийцүүлж бодит амьдралтаараа буулгаж ирэх хэрэгтэй байдаг хгүй юу. Тэгээ тэр буулгаж ирэх тийшээ явах арга барилыг баяжуулах одоо нэг л аргаар очоод нэг л аргаар ирдэг байсан бол маш олон өөр аргаар буулгаж болно. Одоо бичлэг хийж ярих бол нэг арга нь одоо ном бичиж ингэж бичгээр буулгах чинь нэг арга нь. За тэгэх юм бол эн чинь дотроо бас тодорхойтой байхгүй юу? Одоо яг эртний хэллэгээр буулгах юм уу? Орчин цагийн үеийн хэллэгээр ярих юм уу? Хинт нь яавал ойлгомжтой байгаа, энэ хүнтэй яаж ирэх юм, тэр хүнтэй яаж ирэх юм, хэрвээ би ингээ ярилцлаганд орж ивэл яаж ирэх юм гэдэг ч юм уу те. Энэ болгон чинь ингээд ялгаатай энэ арга барилыг баяжуулах ёстой, буюу ингээд ур чадвар нэмэх ёстой, хэрэгжилж байгаа үгийн хувьд баялаг байх ёстой, одоо ярьж байгаа төвшний хувьд олон янз байх ёстой, одоо буулгаж байгаа ойлголтын хувьд задаргаа сайтай байх хэвээр. Тэгээ деталууд болгон руу н ороод буцааж ингэж тайлбарладаг. Гэхдээ тэр дундаа логик алдаа гаргадгүй, өөрөө төрөлддөггүй тийм болох ёстой. Нийгэм дээр тийм харагдах төр байдал гэж нэг байгаа. Тэнгүүд ойр дотны хүмүүстэй хандах хандлага харагдах төр байдал гэж нэг байгаа. Тэр нь болохоор юугаар өөр юм бэ гэхээр нийгэм дээрээ бол би илүү фильтртэй дүрх гаргаж тавьдаг бол ойр дотны хүмүүс дээрээ илүү дотоод сэтгэлийн гүний юмнууд гаргаж ирдэг байх магадaltaй. За өнгөрсөнд би ойр дотны анд найз нөхөд гэр бүлийн хүрээлэл дотор ямар хүн байсан бэ гэвэл хамхуул байсан. Өөрийн бодолтой эзэн биш, ерөөсө тэрийг өөрөө одоо захирч өдөртдгөө ойлгодогчгүй тийм байсан бол одоо ямар болсон бэ гэхээр би илүүтэй өөрийн бодолтой л болсон байх хэвээр. Ер нь бодолтой тийм өөрийн гэсэн бодолтой болсон байгаа. Өөрийн гэсэн бодолтой болчоор юу өөрчлөгддөг вэ гэхээр хин хүний үгээр ч юм уу хин хүний нөлөөгөөр амьдралын шийдвэрүүдийг гаргаад ахаа болдог. Өөрөө толгой мэддэг гээд байдаг болдог. Тэгээд ирээдүйд ямар болох вэ гэвэл би энэ ойр дотны гэр бүл найз нөхдийн хүрээлэл дундаа хариуцлагатай болмоор байгаа. Хариуцлагатай болох өөрийн толгойтой байх хоёр юу вэ гэхээр эхлээд бүр хэнийг ч хариуцахгүй байна. Дараа нь өөрийгөө хариуцж гин. Дараа нь эргэн тойрноо хариуцах гэдэг. Ийм ялгаатай. За одоо нэг юм оруулчих. Үнэлэмж. За үнэлэмжийн хувьд биш дээ. Би өнгөрсөнд юу үнэлдэг байсан бэ гэх юм бол хоёр талтай л да. Заримдаа өнгөн тэгээ харагдах байдал ийм хуурмаг хүмүүсийн зүгээр надад үзүүлж байгаа дүр төрхийг хууртаж үнэлнэ. Тэгтээ мэдрэмжээрээ заримдаа бас цаатлын гүнийг ингээ мэдэрч бас үнэлдэг байсан юм шиг байлээ. Одоо болохоор би юуг үнэлдэг вэ гэвэл итгэлтэй байдал сэтгэлээ хэр ил харуулж байгааг үнэлдэг. Тэгээ сэтгэлээ ил харуулахгүй байгаа хүнд итгэх бол хэцүүлтэй, ер нь хэцүү, ялгаатай байдаг. За ирээдүйд би энэ үнэлэмжийг ямар болгож өөрчлөмөр байна вэ гэвэл яг хариуцлагын төвшөнд хариуцч гин үү, хариуцахгүй байна уу, хариуцлагатай хүн мөн үү биш үү гэдгээр үнэлдэг болгож өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Энийг болохоор би нэг тусад нь тайлбарлал амар сунжирсан урт юм болохоор аль болох юм товч өгнүүдээр зоож хэлээд байгаа шүү. За тэгээд одоо болохоор өнгөрснөөсөө яаж одоогийн гэрлээ би болсон талаар жоохон бодъё заяа. За би бол Мойси эдийн засгийн төгсөгч агент. Одоо тэгсэн чинь шал өөр юм хийгээд суугаад байгаа шүү дээ. Нэг
те жоохон орлогогүй. Тэгээд нэг юм ном биччихэд тэгээ нэг дэвтэр гаргачаад дахиад бас номоо дараагийн номыг бичиж сууж ин нэг ихний сударч яг үндсэн нь байсан юм бэлээ. Одоо нэг альва санхүүгийн үндэс гээл тэгдэж шүү дээ. Яг тэрэн шиг одоо жамын үндсэн нь байсан юм бэлээ. Тэгээд тэндээсээ салбарлаад судрууд гаргал юм шиг лээ. Би дараагийнхаа судар руу орсон. Тийм учраас бас ингэ бичлэг энтер бас жоохон багсгал бах та. За тэгээд улаач энтер болоод ингээд явцсан байгаа. Тэгээд за яг ийм өөрчлөлтийг хийхэд ямар зүйл надаас шаардагдсан бэ гэх юм бол шүү дээ. Би ингэж хэлэн заяа. Нэгдүгээрт сэтгэл готрал, олон жилийн сэтгэл готрал, сэтгэл ханамжгүй, өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлэлтгүй байдал, тэгээ утга учиргүй хоосон санагдах. За ингээд базаад сэтгэл готрал гэж хэлчихэ. Тэгээд хоёрдугаарт болохоор эрс шийдэмгий төрөлхийн эрх дураараа өссөнтэй холбоотой гэж магадгүй. Гэхдээ би бол төрөлхийх гэж бодож байна. Өөрийнхөө толгойг өөрөө мэддэг зан. Тэгээд бусад хүмүүст юу гэж харагдах, бусад хүмүүст юу гэж бодогдох тал дээрээ санаа зовдгоо хайнга хэнэггүй зам маань энэ санхүүч мэрэгчлэлтэй худалдаа борлуулалтын чиглэлээр ажил хийж бизнес эрхлэх гэж юм оромддог хүнээс шууд эргээд улаач тэ ийм сүнслэг ийм байдал руу ийм огцон мэргэж ороход бол гүн тусалцаа үзүүлсэн. Яллагч, ялархагч, хохирч байснаасаа өөрлөгөө яаж төвлөрсөн бэ гэвэл энэ дээр бол би туулал гэж хэлнэ. Яа гэвэл ингээ бусдаас бурууг хайж, бусдаас хариулт хайж би маш олон жилийг өнгөрөөсөн. Тэгээд тэндээс ингээ хариулт нь олдохгүй ингээ үнэхээр гарцгүйдээд тэгээд үнэхээр бүр юу ч олдохгүй байгаад байсан болохоор тэр бол ингээ өөрлөгөө чиглэхэд түлхэж болсон нэгдүгээрт, хоёрдугаарт гэрлийн өргөнд золгосон онгодууд гэж хэлнэ. Өөрлөгөө чиглэхэд тусалсан. Тэгээ гуравдугаарт хариулт олдохгүй бол хайгаал байдаг, уйгахгүй байдал гэж хэлнэ. Тэгээ мэдээж манай онгодууд байгаа. Энэ дээр бас төрлөх өгөгдөл тэ удамшлаасаа авсан юмыг бас хэлэх хэрэгтэй юм байна. Би ер нь яг багаасаа өөрөөсөө бас бурууг хайдаг юм суурь бол байсан. Дандаа л бусдаас ингэж байгаагүй. Ер нь өөрлөгөө бурууг их хийдэг. Тэгэхээр нөгөө өөрийгөө үнэлэх үнэлэмж унчаад байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд өөрлөгөө төвлөрөх, өөрийгөө буруутгах хоёрын ялгааг бол яалтчгүй манай онгодууд надад таниулсан. Тэр бол ингээд зөндөө урт тууллаага тэрийг одоо яриул бас дуусахгүй хөө. Тэгээд өөр дээрээ бурууг авах өөрөөсөө хариултыг хайх хоёр чинь юугаараа ялгаатай вэ гэхээр ингээ заах буруутгаад бол хин чимдээ буруутай те хин нэг ингээ буруутай гэхдээ одоо яахын гэдгийг би ингээд ерөөсө бодож чаддгүйсэн байхгүй ерөөсө бодож чаддгүй тэр хин буруутай байл гэдгийг л одоо бараг одоо 20 хэдэн жил хайцсан юм те тэгэнгүүт те за хин нэгэн буруутай гэхдээ одоо чи яг яах юм ингээд яг нэг тойрогт гацчаад байна гараач гэдэг юм түлхэлт шахааг бол яалчгүй л онгодууд хийсэн байж тарах гэдэг юм да. Гэтэ одоо тэгээд онгодгүй хүмүүс ч гэсэн энэ яриаг сонсоод би дандаа л ингээ бурууг хайдаг юм байна. Тэгвэл одоо би яах юм гэдгээл ингээд ботчод болно те. Тэрийг надад хэлж өгөх хүн бол байгаагүй байхгүй. Ингээд нэг зүгээр л нэг юм ишлэл мэшлэл дээр л тиймэрхүү үгнүүд явж л байдаг шүү дээ. Тэгэл тэрийг ерөөсөө өөртөө тусгаж авдггүй ингээд сэтгэж боддгоо байсантай л холбоотой. Одоо энэ бичлэгийг үзэж байгаа л та өөр дээрээ сэтгээд ботход л хангалттай байхгүй. Заавал өөрийн гэсэн онгод байж чинь сэтгэдэг юм бол биш. Задгай сэтгэлгээ маань яаж юм
чихтэй очих газартай очиод зогсоод буцаж хайрдаг ийм болсон бэ гэвэл би бас л туулал гэж хэлнэ. Яагаад гэвэл нөгөө нэг очих газаргүй задгаа сэтгэлгээ хүнийг аймаар зовоодог гэхгүй ингээд байнгын төсөөлөл хөврөөд байнгын бодол хөврөөд тарих ингээд дэлбэрэх гээд тэгээ энэ яг ямар хэрэгтэй юм бэ гэд ингээд тэгээ бас 20 хэдэн жил зовлоо штэ 30 жилд зовт юм мэдгүй. Тэгэхээр тэгэж ингээ удаан зовоогүй бол юу гэх энийг ингээд яг юм чигтэй зоригтой ашиглах ёстой гэдгийг бас ойлгохгүй байсан баха. Тэгээд ингээд ямар ч чиггүй зориггүй юм хийсвэр сэтгэлгээ хийрхэл байхаар чинь амар хэцүү байдаг хгүй. Тэгээ тэрийг хэцүү байдаг учраас ийм байхгүй одоо ингээ онгод орж ирэнгүүт хийрхүү байна, хитрхи хий байна, хийсгэлэн байна, бодггүй байна гэд ингээ голдог тийм болгоцсон байхгүй намайг. Тэгэхээр энэ дээр л би ингээ туулал гэж хэлнэ. Тэгээд мэдээж хоёрдугаарт ингээ онгодод туулуулж ягаад хөө энд ирээд зогс гэд таг гэ барьдаг байхгүй. Тэр бол яалтчгүй онгод бас нөлөөтэй. Энэ дээр бол яг өөр дээрээ онгодгүй хүмүүс бол өөр дээрээ онгодгүй хүн чигчтэй бүгд л өвгд эзтэй ш. Тэгээд зөнгөө сайн сонсч сурах хэрэгтэй. Зүн чинь ингээд яг наа чи нэг л биш байна. Наа чин бол мөн байна гэд энэ дотоод дуу хоолойг нь дуурж идэг. Тэрийг айгүй сайн сонсч барьж авч тэгээ итгэж дагаж сурах хэрэгтэй. Бид нар бол ингээ хайчдаг байхгүй. Тэрийг дагаж итгэж bijүүлж тэр чинь ингээд араасаа чамд ингээд заавар чиглэл өгнө. Тэгээд тийхгүй бол хөгждгүү тэгээ байрандаа ингээд нэг алдаг оног орон гараа ингээд тэгээ сүүл рүүгээ баг дуурхаач болдог байхаа. За ийм нөгөө салхитагсан хамхуулаас яаж ингээ өөрийн толгойтой болсон бэ гэх юм бол хүмүүсээс болсон гэж хэлнэ. Би ингээ хүмүүст итгээд, хүмүүст найдаад, хүмүүсийн үгэнд ороод явхаар дандаа буруудаад байсан. Тэгээ ингээ хүмүүсээс хамаарад явхаар бас ингээ зовоодсон байхгүй юу. Тэгээд ер нь бол зөв штэ одоо миний найз байлаа гэд надад ийм үнгүй сэтгэл зүйн зөвлөгөө өгөөл ингээм амьдраад хаалбахгүй байхгүй юу. Тэр хүмүүсийн зөв. Тэгээд тэндээс би өөрийнхөө толгойтой байж ингээ бусдаас бага хамааралтай байхаас өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ бол ингээ цэвэр одоо хүмүүст намайг сургасан зүйлээ. За үнэлэмжийн хувьд итгэл сэтгэл гэдэг зүйл рүү өнгөн байдлаас яаж шилжсэн бэ гэхээр одоо тэр өнгөн чимшиг доторхын нэг мэдрээд байгаа чимшиг тэр байдал бол ингээд үнэлэмж гэдэг зүйлээ таньж мэдхгүй үнэлээд байгаагааж таньж мэдхгүй ер нь ингээд нөгөө хамхуул шиг шууд ингээд зүгээр л ингээд хайцсан. Тэгээл ингээд толгойд юу бодогдсон тэрэндээ хөтлөгддөг. Тэгэл нэг юм ямар ч тийм өөрийн эзний байр суурь байхгүй байсан үе одоо байхгүй. Одоо болохоор би чинь ингээд хүн болчоод байна штэ. Одоо би өөрийн толгойтой байна гэсэн энэ шийдвэр гарцсан. Тэнгүүд би өөрийн толгойтой учраас би бол би, бусад хүн бол бусад хүн. Тэнгүүд бусад хүнийг би юугаар нь дэнслэх ёстой юм гэдгээ бол нэлээд удаан ирж хайсан. Тэгээд ирж хайгаад ингээд тогтож байгаа юм нь болохоор итгэлтэй хүнд итгэж болно. Тэгээ сэтгэлээ гаргаж байгаа хүнд итгэж болно. Итгэл гэдэг чи юу юм? Итгэл гэдгээ бол бас хөрхөн ингээ ойлгож авсан гэх юм уу? Тэрийг л бас нэлээ бодон хайн эн чинь нөгөө өөр дээрээ ажилдгийнх нь энэ сүүлийн ингээд хоошоо хураагдаад байна л та. Тэгээ өөр дээрээ ажилласны үр дүнд энэ итгэл гэдэг чи юу юм? Сэтгэлээ гаргаж байгаа хүн чинь ямар байх юм? Гарахгүй байгаа хүн чинь ямар байх юм? Гарахгүй үед тэр хүнтэй яаж харьцах юм? Гаргаж байгаа хүнд яаж харьцах юм? Гэдэг ийм үнэлэмж нь өөрөө ирэмб дараа зэгттэй болж байгаа хэлбэр байхгүй юу? Энэ болохоор яг өөртөөгөө ажиллаж тэр задгаа сэтгэлээг чиг мэгтэй болгосон дээр үндэслээд гарсан үр дүн байна. За одоо ирээдүйн төлөвлөгөө
Энэ бол хамгийн хэцүү хэсэг нь тий. За одоо юм нэг бичлэг хийдэг, нэг ном гаргадаг юм улаач хүнээс яаж бүхэл бүтэн онол үндэслэгч, үзэл санаа үүсгэгч юм дээ. Айгүй том юм руу зорж штэ. Яаж ийм болох вэ гэх юм бол миний бодлоор бол тууштай байх хэрэгтэй. Одоо хийж байгаа юмдаа шантрахгүй, уйгахгүй, алдаа оноо байвал одоо алтгаас айхгүй ч гэсэндээ алдаагаа олж хардаг, засдаг. Ер нь л аюу тийм ухаантай байхыг л шаардна. Тэгээд цаашаага бас уйгахгүй юм эцсийн үдтлээ явах хэрэгтэй. Одоогийн энэ байга дээрээ гацаж, тушигдаж болохгүй, ханж болохгүй, шантарч болохгүй, орхиж болохгүй гэсэн нэг тийм л юм одоо санагдаж байна. Өөр санагдаж байгаа юм алга. За өөртөө ажилдаг дээрээсээ яаж үүлийн чигчтэй болж шилжилт хийх вэ гэхээр би жоохон ингээд ярилцаатах гэж гэж. Энэ дээр бол нөгөө бурууг хайх биш. Гарт гаргалгаа шийдэл хайдаг. Учир шалтгааныг гэхдээ олох ёстой заяо. Буруутгах үүднээс биш, гарц гаргалгааг олохын тулд учир шалтгааныг олох хэрэгтэй. Учир шалтгаан дээр үндэслээд шийдэл гаргаж авах хэрэгтэй. Шийдвэр болгож авах ёстой. Тэгээ шийдвэрээ болохоор шийдвэр нь болохоор ихтэй хамрах хүрээнд өөрийгөө ч бусдыг ч оруулж тооцооны шийдвэр байх хэвээр. Энэ дэр болохоор учрыг олоогүй, тайлагдаагүй, хамаагүй сэтгэл хөдлөл оролцуулбал бүдэлдэг. За энэ бол угаасаа миний үг биш байна. Шууд онгод өөрөө хэлж ийн. Яа гэвэл би нөгөө өөрөөрөө ярихаар мэдгүй байгаа болохоор л тэгж байгаа хэл та. За очих одоо нөгөө сэтгэлгээн дээр болохоор ингээд чихтэй болсон энэ задгаа сэтгэлгээг яаж юм баяжигдмал торлог нэхлэгтэй юм өргөн цар хүрээтэй болгох вэ гэвэл гэхэд жоохон ярилцах юм байна. За олон удаагийн давтамж, олон удаа ингээд задгаа сэтгэгээд буцаж буулгаад ийм дадалжуулалт хэрэгтэй юм байна. Тэгээ хүн хоорондын химийн харилцааг бүрэн таньж мэдэх. Энэ дээр бол мэдлэг, танин мэдэх бол одоор над дутуу явж байгаа юм байна. Тэгээд арга барилуудыг цэгцлэх. Одоо нэг арга барил уг нь би ингээ арга барилтай юм байна л та. Гэтэ тэрийг ингээд цэгцэлж ингэж нэрлэж ингэж зааг ялгамж үүсгэж салгаж авахгүй юм цэгцгүй байдлаар явж байгаа юм байна. Тэнгүүд энийг бол цэгцлэх хэрэгтэй. Тэгээд нэг л аргаар биш олон аргатай байх хэрэгтэй юм байна. Тэрний тулд бол туршин үйлдэл зайлшгүй шаардлагатай. Нөгөө орчин цагаа таньж мэдхийн тулд хүнтэй ингэж ярил яаж ийн? Тэгвэл ингэж яриад үзвэл хэр тусч ийн? Энэ хүнтэй ингэж ярил ойлгохгүй юм бол ингэж ярьж үзье гэдэг юм. Иймэрхүү туршин үйлдэлт бол хэрэгтэй юм байна. За тэгээд өөрийн толгойтой хүнээс яаж хариуцлагатан болох вэ гэх юм бол дахиад бодох юм байна. За ингэнэ бүр амар юм болсон. Өөрөө бодъё гэсэн чинь. За хамтаж сэтгэхүйг хөгжүүлэх. Одоо нөгөө нэг эхлээд ингээ хамхуул лээсэндээ ингээл хэний хамаагүй, юу хамаагүй ерөөсөн юм нөгөө орж ирж байгаа мэдээллийг боловсруулахгүйгээр хөтлөгдөж явдаг гэснээс одоо ингээ өөрийн толгойд олж чаддаг шүү дээ. Юуг оруулах уу, юуг үйлдэл олгож гаргах уу, хэний үгийг сонсох уу энэ төр гэдэг юм жоохон зөрөөд маркетинг болчиход байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ дээр энийг яаж юм бүгдийг хариуцдаг сэтгэлгээ болгох вэ гэхээр хамтаж сэтгэхүйг хөгжүүлэх ингээ хамтаараа алглаад байж байгаа гэдгийг нэгдүгürt ойлгох ёстой. Хоёрдугаарт харилцан хамаарлыг ойлгох гэнэ. Харилцан хамаарлыг ойлгоно гэхэр чинь би ганцаараа угаасаа юу хийхвэ хүнтэй ингээл харилцаанд орж л таараа.
Тэгээд хүнээр юмаа хийлгэн өөрөө юмаа хийн. Тэгээ хүнд юм хийж өгнө. Эн чинь ингээд нөгөө хоорондоо харилцан хамааралтай бие биенээсээ гинжин хэлхийгээр ингээ холбогдсон байдаг гэдгийг энэ танин мэдхүйг бас ингээд дүүргэх ёстой байна л да. Энийг бол би бас цаашаа ингээ сайн ухах юм байна. Тэгээд энэ дээр үндэслээд өгөө авааг тэнцвүүлэх харилцааны голчийг барих гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг юу юугүй бүгдийн л ингээл хариуцаал ганцаараа махраал байх чи бас утгагүй байхгүй. Тэгэхээр би хариуцж байгаа л эргүүлээд намайг хариуцах, би өгж байгаа л эргүүлээд надад өгөх ч юм уу, тэр өгөө авааг тэнцвүүлэхийг одоо харилцааны ур чадвараар нөгөө хүнээсээ нэхэж авч чаддаг, бас буцааж өгөхдөө зүгээр үнгүй юм өгөөгүй шүү гэдэг юм сууртайгаар өгдөг гэх юм уу, болох ёстой байх л та. Ер нь тэр нь зөв. Одоо нэг хариу нэхээгүй хайрмаар гэж тэр чинь ингээд тэр хүнээ жалдаг, өөрийгөө жалдаг зүйл ихгүй. Тэгэхээр ер нь бол хариуг бол нэгж явах хэрэгтэй, зүйтэйгээр нэгж явах хэрэгтэй. Тэгээд харилцааны голчийг барих гэдэг нь болохоор бигээ хэтрүүлэхгүй, чигээ хэтрүүлэхгүй, энэ хоёрыг хамт айсуулах гэдэг угаасаа нөгөө судар дээр гардаг штэ, тэрийг л хэлж байгаа хтөө. За тэгээд итгэл сэтгэлийг би ч дахиад хариуцлага болгоно гэсэн шүү дээ. Хариуцлагыг үнэлдэг болох. За энийг одоодох. За үнэлэмжтэр болохоор ингээд нөгөө эхлээд ийм өнгөн тэгээ дотоод гүний байж яснаа итгэл сэтгэлээр үнэлдэг болоод дараа нь ингээ хариуцлагаар үнэлдэг болно гэдгсэн чинь болохоор үнэлэмж болвол эдгэр чинь ингээ бүгд адилхан, бүгд өөр ингэсэн үн цэнтэй, бүгдийг үнэлж байх ёстой. Өнгөний ч үнэл, тэр гүний ч үнэл, итгэлийн ч үнэл, сэтгэл гаргаж байгаа юм ингээд хэр гаргаж ийн гэдгийг үнэл гарахгүй байгааг нь бас ингээ гарахгүй байна да гэж ингээд үнэлж олж хаар. Тэгээ хариуцж байгаа энэ үнэл, хариуцахгүй байгааг нь үнэл, бүх юмыг ийм тодорхой ирэм дараа цэгцтэйгээр үнэлж зөвхөн тэрийг үнэлнэ гэх юм бол бусад үнэлэмж орхигдно. Бүгдийн цогцоор нь үнэлж иж зөв эрэмб цэгц, зөв харах өнцөг, хандлага тодорно гэж. За үнэлэмжээс хандлага. Ингэнэ. Үнэлэмжээс хандлага тодроод тэгээд хандлага нь сэтгэхүйн буюу одоо нөгөө задгаа сэтгэлгээ ингээд тэрийг хэлж байгаа шүү. Сэтгэхүйн голч чигийг заадаг. Тэгээ түүнээс сэтгэхүйчин бол задгаагаараа л байж тэрийг ингээд голчтой чигчтэй болгох тэр үндэс суурь нь л хандлагын үндэс суурь нь үнэлэмж. За тэгээд энэ голч чигийг заагаад энэ бүрэлдсэн сэтгэхүйн голч чигч дээр нь эзэн хүний хандлага тодорч гарч ирээд эзэн хүний хандлагаасаа нийгэмд эзлэх байр суурь тогтдог гэсэн ийм бяцхан дадлага ажлын бичлэг боллоо. За та бүхэндээ бяцхан сурталчилгаа буурал бид хэдийн буулгасан 8 оюуны бэлчирт гээд жам, зүй, тогтол, цаг хугацаа, эдгээрийн тухай үндсэн ойлголтыг агуулсан цаашид гарах буух, судар, эрдэм мэдлгүүдийн яг үндсэн ойлголтуудыг багтсан энэхүү судрыг худалдаж авахыг хүсэх юм бол би бичлэгийн доор линк байршуулчин. Тэр линкээр холбогдоод хүргүүлээд аваарэ. Зөвхөн хүргэлтээр байгаа. Миний пэйж болоод Facebook хаяг, Instagram хаягийг маань бас дагаарай. Тэгээд сувгата subscribe дараагүй нь subscribe дараарэ. Үзсэн та бүхэндээ баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Тэгээд өөр дээрээ миний жишээг сонсож байгаад өөр дээрээ бодоод дагаад хийгээд үзээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.